Сайн бацхан үзэгчтэй. Үг амилж бодол биелнэ гэж сайхан үг байдаг. Энэ үгийг чухам яагаад хэлж нэвтрүүлгээ эхлүүлж байна вэ гэвэл бидний өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хомборт маань сэтгэл зүйч, ховсоор эмчлэгч Инхтүр ах маань өргөд ирсэн. Танд өдрийн мэнд хүргэе. Сайн байна. Инхтүр ахаа далд ухамсар ер нь ховсоор эмчлэнэ гэж чухам юу юм бэ? Тэгэхээр хүн хоёр ухамсар байгаа хүнд. Нэг нь болохоор далд ухамсар. Одоо та хоёр одоо ингээ хоорондоо ярилцж байна. Тэ одоо энэ бол бидний одоо ухамсарлж яана гэсэн. Тэгэхээр энэ ухамсарын цаана бас нэг ухамсар байгаа байхгүй юу? Тэрийг уг нь ухамсарлахгүй гэдгийг. Тэрийг бид нэр одоо аль хэлээс орчуулсан юм бэ? Амарчлаад далд ухамсар гэсэн байхгүй юу? Өөрийн билүү гэсэн үг. Тий, далд ухамсар гэж байгаа. Одоо та хоёр ярьж байгаа нь ухамсар. Энийний цаана дахиад нэг ухамсар байгаа байхгүй юу? Тэр ухамсарыг бид нэр яг далд ухамсар гэж нэрлэж байгаа. Тэр нь бол ягаад далд ухамсар гэвэл одоо биднийг тайван байхаа үед эсвэл унтж явах үед бидийг удирддаг байхгүй юу. Тэгэхээр бидний одоо амьдралын 95%-ийг эсвэл бидний биеийн 95%-ийг тэр удирдах байна. 95%. Тий, 95%. Одоо та хоёр дээр одоо ярилцж байгаа энэ ухамсар бол яг 15%-ийг л одоо удирдах гэж ойлгож байна. Тэгэхээр одоо ихэнх зүйлийг одоо яг далд ухамсар хийж байна. Тэгэхээр одоо жишээ нь одоо ингээд бид нар унтж байхад бидний ус ургаж яадаг тий. За хумс ургаж байдаг, бодисын солилцоо явагдаж байдаг. Бидний одоо биеийг одоо биднээс шалтгааллахгүйгээр тий. Яг зөв биднээс шалтгааллахгүйгээр одоо бидний бүх биеийг одоо ингээд цаанаас нэг юм удирдаад байна шүү дээ тий. За энийг л далд ухамсар гэж байгаа. Тэгээд далд ухамсар дээр одоо цаана нь болохоор дадал зуршил байгаа. Бидний одоо яг бид нар ч одоо ямар нэгэн үйлдэлийг автоматар хийдэг зүйлийг л одоо дадал зуршил гэдэг байгаа шүү дээ. Одоо өөрийн мэдлгүйгээр тийм ээ одоо нэг одоо ямар одоо юу гэдэг чинь одоо би ингээл цайг одоо ингээл байнга л баруун ингээл барьж удаг бол одоо зүүнээр одоо бараг байхгүй шүү дээ. Дандаа сурчсан. Жишээ нь эсвэл тамхи татах ч юм уу тийм ээ. Тэгэхээр яг энэ үйлдэл маань одоо дадал зуршил тийм байнга хийдэг. Энэ маань далд ухамсар дээр хариалагдж яадаг зүйл. Тэгэхээр далд ухамсар дээр бол нэлээд юм хариалагдана. Юусе бидний их том агуу цар хүрээтэй зүйл байх. Маш том. Одоо бидний ихэнх зүйлүүд л яг далд ухамсар дээр байна. Бас нэг өөр нэг зүйл гэвэл хүн хоёр санамжтай. Тий. Нэг нь болохоор төр зургийн одоо ерөөсөө төр зур. Нэг мэдээлэл одоо бид нар дээр ирээл тий. Жохон байж байгаа л мартагддаг зүйл гэсэн үг. Энэ нь бол ухамсар дээр байдаг. Одоо та бидний одоо ярьж байгаа ухамсар дээр. Жишээ нь одоо би таны гар утсыг шийдлэе гэж бодъё тий. Хэрвээ би хүсвэл одоо бүр одоо бүтэн шийдэлж болно. Тэгэх юм бол яг нөгөө нэг байнгын санамж руу ордог байхгүй юу? Тий. Хэрвээ одоо чийжлээд мартаж байгаа бол нөгөө нэг түрүүний миний хэлсэн төр зургийн ой санамж гэж байгаа. Тэгэхээр төр зургийн ой санамж нь ухамсар дээр байрлагдана. Байнгын одоо ерөөсө хизээч мартахгүй байнгын ой санамж нь яг бидний одоо мэдэхгүй байгаа далд ухамсар дээр бидний нэрлээд байгаа далд ухамсар дээр тэгж суурилдаг байна. Тийм суурилдаг гэсэн. Иргэд хоёлоо ховсоор эмчлэх гэдэг эмчилгээр байгаа ороод их үү. Ховсоор эмчлэх гэдэг мад сонирхолтой санагдаж байна. Монголд нэвтрээд бас удаж байгаа юм уу? За энэ эмчилгээ маань. За. Ер нь бол ингэж байгаа юм. Түүхэн юм байгаа. 1958 онд Америкийн нэгдсэн улс ангаахтаа яах вэ? Ерөөсөл ховсоор хүнийг эмчлэхийг зөвшөөрсөн. Бүр 1958 онд. 1960 онд тий 60 онд одоо сэтгэл зүйд одоо ховсыг эмчлэхийг сэтгэл зүйд одоо зүйд ашиглахыг одоо зөвшөөрсөн байгаа гэсэн. Сэтгэл зүйн засал юм уу? Засал тий ховсыг одоо ашиглахыг зөвшөөрсөн. Тэгэхээр манад бол бас эрт эхэлсэн л дээ. Ер нь бол эрт эхэлсэн. Тэгэхээр бас эндээс нэг зүйл ховс гэж юу вэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр хүн өдөрт 20-30 минут үргэлж ховсод ордог. 20-30 минут. Тийм их хугацаанд. Тийм их хугацаанд. Жишээ нь одоо юм ба. Бид нар автобусын дотор явж байна. Тэ? Цонхоор шитж байгаад гөлрөө заримдаа яах вэ? Зогсох буудлаас өнгөрчдөг. Энэ юу вэ? Ховс тулсан. За. Ерөөсөө л ховс. За дараа нь бид нар яах вэ? Гэртээ ямар нэг юм хайж хагаад яг нүдэнд байхад хардггүй тохиолдол байдгүй. Байдаг. Тэр стоп тохиолддог. Ховс. Чухам яадаг юм болоо тэр. Ерөөсөө тэр ховс. Ягаад гэвэл ховс гэдэг нь яг ямар нэгэн зүйл дээр гүн анхаарал төвлөрүүлэхийг л хэлж байгаа. Жишээ нь одоо та энэ аягтай юг харсангүй. Хөө таныг одоо энэ цаг аваад ирээ гэхэд та энийг харсангүй тий. Ягаад гэвэл таны анхаарал өөр юм дээр байгаа байхгүй. Тухайн үед аягтай цайн дээр биш. Шаал өөр юм дээр байсан болохоор энийг яах вэ? Таны ухамсар хүлээж аваагүй. Тэгээд таны ухамсараа дамжаад энийг таниагүй. Энийг л ховсдох гэж нэрлэж байгаа. Хүний ноён бодол их сони юм а тий. Оюун бодол ер нь гайхамшиг. Ерөөсөө л оюун бодол өнөөдөр өчтөр би нэг хичээл уншиж байхад ийм байгаа аахгүй сони. Оюун бодол бол ерөөсөө материалын зүйлийг бүрдүүлдэг гэж ярьдаг тийм үү? Тэ? Одоо тэгдэг шүү дээ.
Тэгэхээр одоо тий энэ ширээ яг оюун бодлын үр дүн байхгүй юу? За би яг энэ дэр төрлөд юм асууя. Виктор хаа. Хүний бодлоос шалтгаалж амьдрал ер нь яаж хувс өөрчлөлт хамаардаг юм шиг. Тэр нөлөөлдөг юм уу? Юу бодон тэр бэлдэг гэдэг чухам үнд. Одоо ерөөсөө энэ жишээ байхгүй да. Жишээ нь одоо энэ яг ерөөсөө оюун бодлын нэг илрэл гэж ойлгоо. Ягаад гэвэл энэ ширээ хийх хүн яах вэ? Анх яажсэн байх вэ? За нэг ийм ширээ хийдэ тийм ээ? Энд нь байсан байгаа хгүй эхлээ те. За нэг бөөрн хийдгээд хөлн ийм гоё ширээ хийгээд тэр мужааны эсвэл тэр дизайнер хүний яах вэ? Хамгийн эхлээд энд нь байсан байгаа хгүй. Тэгээд зураг яг зөв бодол санаанд. Тэгээд дараа нь тэрийг өгөөд гарч ирсэн. Энэ нэрдэл энэ болоо жишээ. Харин энийг байнга давтагдах юм бол яах вэ? Энэ бол бодол санаа бол. Жишээ нь би нэг муу юм бодъё гэж бодъё л дээ тийм. Одоо юу гэдэг чим одоо харин яг наадах асууад нэг муу юм бодоод хүн гаргаа ич. Эсвэл хүмүүс муу бодлоос их айдаг байхгүй юу? Надад одоо байнгын нэг муу бодлоод энэ бодлоо тэр яах вэ? Тэр маань бэлжих гэж хүмүүс их айдаг байхгүй юу? Яг хөө зүгээр хэрвээ та банк тэр бодолтой байгаад байвал биелэгдэнэ. Ягаад гэвэл бидний анхаарал хаана байна? Тэнд бид нэр байдаг байхгүй юу? Сонирмогоос. Бидний анхаарал хаана байна? Тэнд бид нэр. Энэ юу хэлдэг вэ гэвэл бидний бодол санаа банк ямар нэгэн тодорхой бодлыг бодоод байвал тэр нь яах вэ? Ирээдүйд биелээ олдог нь яах вэ? Энэ бол батлагдсан зүйл. Нэг сонир биш л дээ. За нэг сонир биш. Тэгэхээр нөгөө эд баялаг бүтээн гэдэг байгаа маань бас тэгэж бодоод байдаг нь биелэх боломжтой гэсэн үг. Боломжтой яг зөв. Жишээ нь одоо өөр одоо том юм дээр яа л да тий. Жишээ нь одоо би нэг хүүхэд гэж бодъё. За одоо нэг 11 дугаар 12 дугаар анги ч гэдэг юм уу тийм ээ. Тэр хүүхдүүд яг ихэвчлэн мэрэгжлээ сонгох дээр маш их алдаа байдаг шүү дээ тий. Одоо би тийм мэрэгжил сонгох уу, энийг сонгох уу гэдгээсээ илүү хүмүүсүүдийн зөвлөгөө их авдаг байхгүй юу? Одоо ямар нь ашигтай байна? Тийм ээ? Одоо нэлийн дээр үд чинь бид нар юуг нэрлэдэг вэ? Намайг баахад ямар мэрэгжилтэй болох вэ? Нисгэгч, сансрын нисгэгч. Тэгээ эсвэл цагдаа, эсвэл багш. Яг бол хүүхдүүд нүдэндээ харж байгаа л хэлж шүү дээ тий. Эсвэл нөгөө нэг сансарт хүн нисээд emotion буюу сэтгэл хөдлөлгөөн амар өндөр байлаа шүү дээ. Тэрийг л ажиллана шүү дээ. Одоо болохоор ч яг шал өөр болж шүү дээ тийм ээ. Юу хэрэгтэйг бол нөгөө нэг мөнгө олдог юмнууд. За гэтэл энийг бол хүн өөрөө бас биелүүлж болно л да. Тэгээ би ирээдүйд одоо юу гэдэг бас нэг зохион бүтээдэг хүн болъё гэж бодъё шүү дээ. Ерөөсөө тэр хүүхэд хинч байж болно те. Хүнч байж болно те. Том хүнч байж болно. Одооноос эхлээл тэр тухай бодоол байвал яах вэ? Байнга л тэрийг яах вэ? Биелэх боломжтой гэсэн үг. Маш өндөр боломжтой. Ааха тэгэхээр эцэг эхчүүд үр хүүхдийн талаар яаж бодно? Үр хүүхд нь тэгж явдаг гэж ярьдаг. Тэр тэгэхээр яг үнэн болж байна. Яг тийм шүү дээ. Хүүхдийн ирээдүг бодлоор бүтээхэд гэдэг юм уу да? Би тэгж ойлгоод мөн үү? Тэг яг зөв. Тэгэхээр л бид нар яах вэ? Эрэг сэтгэлгээтэй байх ёстой гэж нэг юм байгаа тий. Эрэг сэтгэлгээгээд. Энд чинь зөв байхгүй юу? Ерөөсөө л би ч одоо 1990 хэдэн оноос л ярьсан байхгүй эрэг сэтгэлгээг. Ягаад гэвэл хүн ер нь эрэг сэтгэжил байвал яах вэ? Хүн өөрөө эрэг болох юм байна. Саяхан нэг зүйл дээр уншиж байгаад ийм байна л те. 11 жилийн дотор бидний эд бүрэн шинжлэгддэг гин. 11 жилийн дотор. Тий, одоо Европын нэгж. Гэтэл Монголд юу байдаг лээ? 12 жил болоод нэг нуглам 12 цагтооны бичиг тий. Цагтооны бичиг тий. Энд дээр маш их ойролцоо байгаа тий. Тэгэхээр бидний бие шинжлэгддэг. Тэр учиртай гаргасан хэд байх нь цагтооны бичиг маань. Тий, яг үнэ. Тэгэхээр бид нар одоо та бол одоо яг тийм 12 жилийн дараа хэн болъё гэвэл бүх хэлбэр дээр сэтгэл санаа, бие, сэтгэл хөдлөл, энергийн хувьд те одоо цоо шин хүн болохыг үл яах вэ? Танд 12 жил байна. Ерөөсөө цоо шин хүн болоход яах вэ? Ерөөсөө биднэрт 12 жил байна. Энэ 12 жилийн дотор яах вэ? Ерөөсөө өөрөө дээр ажиллаад энэ сая хэлсэн дөрвөн зүйл дээр ажиллаад байхад 12 жилийн дараа бид нар яах вэ? Шинэ хүн болно. Яг бодол дотор байгаа хүний бодитор болох нь шүү дээ. Тийм бодитор болно. Гэтэ энийг бол яах вэ? Байнга хэрэглэх хэрэгтэй. Яг бол за би одоо нэг суглаа ч юм уу нэг юм хожоол болчих гэж бодсон шүү дээ. Тэр биш. Ерөөсөө л одоо яг зориг байна хүнд те. За нэг 5 6 юм 10 одоо бичсэн зориг байна гэж бод. Ерөөсөө бүх анхаарал тэр зориг дээр л байгаа л байгаа л яах вэ? Тэр зам руугаа. Яг л тэр зам руугаа орно. Яаж гэдэг нь бидний асуудал биш. Ер нь. Яаж гэдэг нь далд ухамсаа өөрөө шийддэг байхгүй юу? Бид нар тэнд зүгээр сигнал өгч явах хэрэгтэй. Байнга л ерөөсөө ураг тархинтай байнга би энийг бодно. Байнга би одоо яг байнга би ийм хүн болно. Байнга би ийм та болно. Тэр бодлоо идэвхжүүлчих хэрэгтэй юм тийм ээ. Байнга идэвхжүүлж явах хэрэгтэй. Тэгтэл нөгөө нэг тэрнтэй холбоотой ч үйл явдлууд ингээд болоод ирдэг байхгүй юу? Маш сайн гайхалтай. Энэ бол ерөөсөө нэг гайхамшиг. Тий, жижиг юм дээр туршиж болно л да. Тий, яг тэгвэл би нэг
2 жилийн өмнө нэг том сургууль дуусгасан юм. Тэгээд тэр сургуультан дээр ямар даалгавар байдг вэ гэвэл ерөөсөө нэг ном бичих. Одоо коучинг сургалт байхгүй юу? Тэгээд коуч болгон яг нэг ном бичих байсан гэ. Тэгээ би залхуурал яваад байхгүй юу? Гэтэ энд нэг юм байгаа шүү дээ, тийм ээ? Би заавал нэг ном бичих ёстой гэл. Тэгээл би одоо заавал ном бичих ёстой. За би юун дээрээ сая юун дээрээ мүү гэдгийг хүн өөрөө мэднэ шүү дээ. Би бол редактор дээр чадахгүй. Яг гэвэл үнэхээр би одоо үнийг л хэлээ. Өөрийгөө мэдж байгаа тийм. Тий одоо миний төгссөн сургуулиуд дандаа энд биш шүү дээ, тий. Тэгэхээр би бол тэрийг бол монгол хэлэн дээр бол сайн редактолж чадахгүй. За дараа нь би яг мэдээж одоо юу гэдэг мэдээлэл гаргаж чадна. Тэрийг эмхэлж чадахгүй. Хэрвээ би ямар нэгэн зүйл дээр энэ зүйл дээр нэг хүн говьл яах вэ? Болох нь шүү дээ, тий. Гэтэл одоо саяхан би тийм үнэ олсон байхгүй юу? Сайн редакторлдаг. Одоо монгол хэлэнд маш сайн редакторлдаг. Тэгэхээр яг л нөгөө нэг ном бичих юу чинь яах вэ? Ойртож байгаа л дээ. Ойртоод эхэллээ шүү дээ, тий. Өөрөө чадахгүй ч гэсэн нэг замаар тань руу явуулж байгаа юм тийм. Харин яаж гэдгийг чухал биш. Тий. Яаж гэдгийг чухал биш. Ерөөсөө бид нар энийг л ингээл хүсэж явах хэрэгтэй. Жишээ нь одоо ингээл би нэг гоё машинтай болгож идэв юм хүүхдүүд төр тий. Тэгээд нөгөө зураг тавиад нөгөө машинаа бодоод бас нэг сэтгэлийн хөдөлгөөн хэрэгтэй. Яаж машинаа барьж байгаа, тий хаалгыг яаж хааж байгаа ч гэдэм ингээл бодоол нь шүү дээ. Ингээл хай нэг бодоод авцсан юм шиг үү? Авцсан юм шиг яг өөртөө мэдэрч байгаа юм шиг тий. Ингээл олон жил болно. Тэгэхэд нэг удаа биелэгдэнэ. Энэ бол магадлал маш өндөрт. Яг бол чиний анхаарал дандаа л тэнд байна шүү дээ. Тий. Тэнд энд ингээд нэг юм суудсан байгаа шүү дээ. Тэрхэнд яг далд ухамсар тэр чинь мартааг байгаа шүү дээ. Ийм байхгүй. Бид нар мартдаг. За. Би махбод маань мартчихдаг тийм ээ. Гүг. Бидний ухамсар мартдаг. Далд ухамсар мартдаг. Далд ухамсар чинь бидний хэдэн хувь авч явдаг гэлээ? 95% гэсэн шүү дээ. Ухамсар ердөө 5%. Тэгэхээр ухамсарын 5% төвшөнд бид нар яг мартаж болно. Жишээ нь одоо та мартаж болно. Таны далд ухамсар мартахгүй. Нөгөө байнгын ос сономж гэж байгаа шүү дээ. Тэн дээр л байж идэг байхгүй. Эсвэл тэнд л байнга л байж идэг. Тэрний тухай март. Тэгэхээр бид нар ухамсараас гараад далд ухамсартай ингээд толгодоо сурчвал ер нь их амархан амьдрна. Их амархан амьдрна. Амархан амьдрах бололцоотой бид нар. Тий. Энийг одоо ингэж хэрэгэлдэг техникийн ховс гэдэг байхгүй юу? Ховс. Чинь одоо хоёлоо та нэг юу ч гэдэг юм дээ. За ихэвчлэн хүмүүсүүд могоноос хайдаг. Жишээ нь та могоноос айдаг гэж бодъё. За би аалзнаас их хайдаг. За аалз гэж бодъё тий. Одоо аалз. Тий одоо ингээд аалз харахталтай хачин болж байгаа. Танд одоо 1000 гой зөвлөөд таныг нэмэр байхгүй яг зөв. Айгаад нэмэр байхгүй юу гэсэн. Харин таныг ховсод оруулаад 20 минутын дараа гаргаад танд аалз барихад та зүгээр аалзаар тоглоно. Тийм боломжтой юу? Ерөөсөө 20 минут хэрэгтэй. Тэгээ энэ техникийг л ховс гэдэг байгаа байхгүй юу? Ховсын техник тэгэхээр яах вэ? Таны аалзнаас айдаг айдсан шүү дээ тий. Тэр чинь энэ ухамсар дээр биш, таны далд ухамсар дээр байдаг байхгүй юу? Тэрийг цаад ухамсар устгачдаг байх нь. Тэр айдсан. Сольчж байгаа. Одоо үгүй. За энэ хүн аалзнаас айдаггүй. Зүгээр л аалз гэдэг бол яг энгийн амтан гэдгийг л ойлгуулчих. Танд ямар амтан байдгийг дуртай амтан? Би туулан дуртай. Тий? Туул аалзаар ялгаа авахгүй л хэлчихсэн. Тэгэл болоо. Тэгж болох уу? Гайхалтай. Жилет. Тэгэл та 20 минутын дараа яах вэ? Аалзнаас айхгүй болчихно. Инх тэр юм чи. За би таныг эмчээ гэж дуудаа тийм ээ. Ховсоор эмчлэгч юм. Багшаа юу? Тий. Яг л нэг коуч болохоор. Тий. Хүний мартагдсан тэр дурсамжуудыг эргээд сэргэх боломжтой юу хомсоор? Тий, боломжтой. Маш тод зам гэж шүү дээ. Маш тод. Ерөөсөө ховс тэн дээр очиж эмчилдэг байхгүй юу? Жишээ нь би түр хэлсэн те далд ухамсарын одоо байнгын ой сономж гэж байгаа. Тэн дээр бүх зүйл өгдөг байхгүй юу? Жишээ нь одоо таны одоо 5 настай байхдаа аавда ч юм уу ээждээ за эсвэл өөр хүнд нэг айхтар загнуулаад айлгсан гэж зүйл гэж бодъё те. Та одоо тэрийг мартцсан байгаа. Тий. Би таныг ховсод оруулаад 5 настай таныг одоо яг тэр үе дээр очиход яг та маш тод сана. Зүгээр л одоо юу гэдэг эмзэглэн айн нүүр өөр болно өөрийнхөө одоо тэрэндээ учирснаа хийлнэ. Тэгэл яг энэ хүн таныг айлгаагүй тий. Зүгээр л хажуугаар чи явчлаа гэх юм бол та бас итгэж чинь. Тэгэд засаж тэр ард байгаа муухай дурсамжийг бас арилгаж болох юм шүү дээ. Ингэдэг байхгүй. Одоо ингээд гацаа байна те хүүхдүүдийн ээрээ. Тий. Ингээд сандраад ээрж гацдаг хүүхдүүд биш шүү. Тэгээд бүр том болчдөг. 17 8. Тий. Тэр хүүхдүүдийг яадаг бол бага наснд нь 5 6 наснд нь очиулахаар тэнд нэг айдас байдаг байхгүй юу. Яг ингээд нэг юм илгэсэн чинь аавн загнасан ч юм уу.
Эсвэл нэг жаахан нэг сони ярьдаг байсан чинь хажуудлын хүүхэд нь яг шоолчихсан. Тэгээд тэрнээс амар том ичсэн, стресс авчихсан. Тэр нь яг ингээд блоклно гэдгийг гацчихсан байхгүй юу? Яг гарч явж байгаа гацчихсан. Тэгээд тэндээ гацсан. Тэрнээс хойш яах вэ? Эсвэл тгээс орчихсан. Нөгөө нэг 5 наснд нь очиод тэр үйл явдал дээр нь очиод тэр үйл явдлын сайхан устгаал эсвэл одоо засаал тэгэл аяндаа тэр хүүхдээ яах вэ? Аж ахуй яриад эхэлдэг. Над дээр бас нэг тийм хүүхд ирж исэн. Тийм үү. Тэгээд засагдаад явсан уу? Тэгсэн одоо их аж ахуй саяхан ээж над дээр ирсэн л дээ. Нэг аав нь баг бахт нь хаяад явсан. Тэгээд хөөрхий аавгаа нь явж байхад нь цонхоор харсан. Хэдэн жил ч хэлээд дандаа цонхон дээр зогсдог байсан. Маш хүнд стресс авсан. Тэгэл яг энэ жил сургуульд орох хүүхдээ байхгүй одоо орцсон байгаа. Тэгээд над дээр ирээл хүүхд чи хөөрхөж намайг тойрж гүйж явж байгаа л хувцад орчдөг байхгүй мэдээлгүйгээр. Тэгэл яхаа яарахгүй ярина чөлөөтэй ярина гэл. Саяхан ээж нь ирсэн их сайхан болж байгаа гэж л. Яг нэгдүгээр ангид орно гэдэг чинь маш чухал шүү дээ. Нэгдүгээр ангидаа гацаад орчихоор чи хүүхдүүд нь шоолно шүү дээ. Тэгэхээр ч одоо тэрнээс өмнө янзлахаар чинь тэр хүүхд чинь стресс багах. Тэгвэл одоо бас ирж гацдаг хүүхдүүд маань эмчлүүлэх боломжтой байна. Тэгээ зөндөө хүүхдийн өвчин зөндөө байдаг юм. Орондоо шийдэг байдаг шүү дээ. Нүрээс гээд хүүхдүүдээ. Тэр бас яг энтэй холбоотой. Ерөөсөө л сэтгэл готролтой холбоотой. Янз янзын багд нь одоо загнасан одоо тэгсэн ингэсэн юм дээр л байдаг байхгүй юу. Тэгээд одоо нэг 1 2 3 дугаар ангид ороод ирэхээр зэрэг аав ээж нь нэлээд хичээлээ хийгээд шахна. Тэгэн гот нөгөө стресстэй шууд хараад ирдэг. Энэ сэтгэл готролтой холбогдож хүний биед өвчлөл илэрх үү? Илэрнэ. Яг зөв. Яг зөв тэгдэм бил. Харин над нэг ийм жишээ байсан байхгүй юу? Нэг хүн өөрөө болохоор уран баримлчин тий уран баримлчин. Тэгсэн чинь аав ээж нь болохоор нэг ятгасаар аваад имч болгочихсон. Өөрөө сонирхоогүй зүйл рүү. Сонирхоогүй зүйл рүү орсон. Ягаад гэвэл имч нь ашигтай гэдэг. Тэгээ одоо дандаа тийм байгаа шүү дээ тий. Тэгээ нөгөө хүн чинь имч яваад тэгээ сүүлдээ бүр бие нь өвдөөд бүр ямар ч хавдралаа тусаад тэгээ насан цөөхөлдсөн байсан. Тэгээд имч хэлсэн. За одоо чи дуртай юм аа. Хэдэн сар. Тэгээ 1 жил ч гэдэг. Тэгээ нөгөө гараад шууд уран баримл хийсэн. 6 сарын дараа л идэгсэн. Гэтэ энэ бол миний түүх биш шүү тий. Энэ л ийм түүхүүд байна. Ягаад гэвэл ингэдэг байхгүй. Бид нэр ер нь бол манай багш ингэдэг байсан. Одоо өвчний 99 100 өвчин байлаа гэхэд 99 өвчин дандаа сэтгэл зүгээр нэг өвчин л яг тааламжаас ирдэ гэж. Тэгээ нэг өвчин л тааламжаас ирдэг гэд. Энэ уу юу штэ. Монголын ард түмний бас нэг хэлдэг сайхан хүн бол сэтгэлийн амтаа гэж яриад байдгийг нь ерөөсөө л яг л сэтгэлээс. Тий, сэтгэлээс. Тэгэхээр ер нь тэгээд бидний ямар нэгэн өвчин бас сэтгэл зүйн асар их үндэслэлтэй байгаа аахгүй юу? Их үндэслэлтэй. Тэрнээс сэтгэл зүгээс болж бид нар яг их хвчлэн өвддөг юм байна. Одоо яг зарим нь би яг зарим нь сэтгэл зүгээр эмчилж болно, зарим нь үнэхээр болохгүй шүү дээ. Болохгүй юм гэж бас байх уу? Билгүй байх уу? Одоо чинь одоо хорт авдар, хоргоо авдар би мэдэхгүй шүү дээ. Тэр бол ерөөсөө тэр имлэг дээр л очиж байгаа шүү дээ, тий. Тэр бол би мэдэхгүй. Одоо яаж имчлэх гэж бигүй. Тэр ерөөсөө л имлэг рүү л хандна. Тэгэхээр сэтгэл зүгээр одоо сэтгэл зүй буюу ховсоор имчилж болдог өвчнгүүд гэж байна. Болдгоо бол яг бас байна гэсэн үг. Нэгдүгээр багшаа. Гэр бүлийн сэтгэл зүйн талаар хоёлоо багхан хүндээ тэхүү. Эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүс бол ингээд тис өөр ертөнцөө мэдээж хэрэг тийм ингээд хамтраад амьдрахаараа би биентэйгээ таарахгүй, таарамжгүй эцэст явсаар гад гэр бүл салт үүсэж байна. Энэс л өөр хүмүүс тохирч байна. Энийг салахгүй байх сэтгэл зүгээр засах эмчлэх боломж бий юу? Хооронд нь тохирдог болгох ч гэдэг юм уу? Ер нь ямар арга хэмжээ авбал зүгээр үт юм бэ? Зөндөө хандаж байна. Хосууд маань тий. Тий, зөндөө хандаж байна. Нэг олон нэлээ хэдэн зүйлээс л болж байна. Хар гэдэг юмнаас болж байна. Одоо биенээсээ залхсан байна. Эсвэл одоо нэг тийм хитгэл юмнаас болж байна. Энэ бол ер нь тоотоо шалтгаанууд байна. Тоотоо нэг их биш байна. Энэ бол тэгээд хүчирхийлэл их байна бас. Гэр бүлийн хүчирхийлэлс болж байна. Аль нэг нь яг бас нэгийг одоо мэдэх зарим нь бас бүр өөрөө мэдэхгүйгээр хүчирхийлж штэ. Сэтгэл зүйн хүчирхийлэл гэж бас нэг. Тэр тухай яриад байл да. Өнөөдөр надад нэг өнөө өглөө нэг имжлүүлж байгаа эмэгтэй байгаа аахгүй. Одоо нэрийн жилэхгүй юуг нь жилэхгүй. Ягаад гэвэл одоо имжлүүлж байгаа юм чи. Тэгээ өнөөдөр 3 дахь удаага ховсын имжлэхэнд явж байгаа аахгүй. Тэгээ өнөөдөр хэлж байгаа. Багшаа би ерөөсө дарангуулагч юм байна. Эмэгтэй шүү дээ. Тий. Яасан гэдгсэн чи би ерөөсөө үргэлж нөхөрлөөгөө ууралдаг юм байна. Тэрийг өөрөө мэдэрсэн байна тий. Тий, ховсод одоо мэдэрсэн байхгүй. Би ерөөсөө л энээс салмаар байна. Тэр өөр шалтгаанаар явж байгаа аахгүй надад. Ууг нь болов? Тий, ууг нь яг байна. Тэгсэн чинь тэгж ягаад гэвэл нэг ховсод ороод хүн чинь их тайвширдаг. Тэгээд маш их одоо юу гэдэг сэтгэл нь хөнгөрдөг байхгүй юу? Тэгэхээр чи юм нийлэрж гараад өөрийгөө мэдчих эхэлж шүү дээ тий.
Тэгэл хоёлоо за тэгвэл энэ дээр чи ажиллая гэл. Тэгэхээр эргээд хоёлоо гэр бүл рүү орё. Тэгэхээр гэр бүл дээр бол яг хөө зүгээр өнөөдөр хоёлоо гэр бүлийн асуудлыг гүнзгий авч хилцэхгүй ягаад бол энэ чинь их том сэдв шүү дээ. Үнэхээр одоо цар үрээдээ би ч гэсэн бас нэг хэсэг яг цэвэр гэр бүлийн одоо сэтгэл зүйч байсан. 2 жил үлээлээ би одоо санахнаа. 2 жил яг гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байсан. За гэр бүл гэдэг бол мэдээж хоёр өөр хүн амьдарч штэ. Тэгээ энд бол нэг зүйл байдаг байхгүй юу? Ерөөсөл аж жаргалтай байх гэдэг л маш чухал. За одоо би тайлбарлая. Та ганцаараа. Одоо нөхөрд гараагүй гэсэн. Тэгвэл аж жаргалтай байж сурах хэрэгтэй. Та нөхөрд гарсан бас аж жаргалтай байж сурах хэрэгтэй. Та хамт хүнтэй хамт амьдарч ийн аж жаргалтай амьдарч сурах хэрэгтэй. Зарим хүмүүс хажуу тухынийхаа төлөө л ингэж байгаад байдаг. Өөрийгөө мартдаг юм шиг санагдаад байна тийм. Эсвэл аль тохиолдолд та яах вэ? Аж жаргалтай амьдарч сурах юм өөрөө. Тэгвэл болчих юм байхгүй юу? Зарим хүмүүс ингэдэг байхгүй. За би нөхөрд гармаар байна. Нөхөрд л гарвал яах вэ? Аж жаргалтай болчих юм шиг. Яг үнэ. Нөхөрд гарчлаа. Дараа нь юу гэдэг вүлээ? Ерөөсөө салгаад үг. Энэ одоо жоохон яа. Би одоо ерөөсөө аж жаргалгүй байна гэдэг. Энэ ерөөсөө өөрөө олохгүй байна үгүй. Яг наадах ч л байхгүй. Ерөөсөө хүн одоо аж жаргалтай амьдарч чадахгүй байхгүй. Нөхөрд гарахаас өмнө аж жаргалтай амьдарч чадаагүй. Нөхөрд гараад бас яах вэ? Аж жаргалтай амьдарч чадаагүй. Салаад бас аж жаргалтай амьдарч чадаагүй. Дахиад яах вэ? Нэг хүнтэй яах вэ? Бас яах вэ? Амьдраад аж жаргал. Эсвэл тэр өөрийгөө л гээч байгаа. Эсвэл өөрлөгөө л харах хэрэгтэй байхгүй. Би ямар үед аж жаргалтай амьдардаг юм тийм ээ? Тэгээ тэрийг мэдчихвэл ямар ч зам дээр явсан адилхан шүү дээ. Тийм биз дээ тий. Нөхөртөө их нэртэй байсан ч аж жаргалтай, их нэргүй байсан ч аж жаргалтай тий. Ерөөсөө л эхлээл өөрлөгөө би ямар үед аж жаргалтай байдгийг. Тэгээ уржидэр за саяхан над нэг яг энэ сэдвэр би ярилцсан. Тийм саяхан нэг шавтайгаа ярилцсан коуч. Яг энэ дээр байгаа байхгүй. Аль та зам дээр аж жаргалтай болсон байхгүй юу? Тэгэхээр би ингэсэн байхгүй юу? За нэрийг нэлээд авах энэ гэчээ. Тэгэхээр энэ чамд нэг ямар нэгэн бараа худалдаж авахар нэг юм бичиг ирдэг санаж байна уу? Хэрэглэх заавар гэж. Зөв биз? Тийм зөв хэрэглэх заавар. Заалт. Заалт. Мэдгүй хэрэглэх зааварч. Тэр танд байх хэвээр надад байх хэвээр. Би одоо таныг ингээд битээр одоо ингээд яалаа гэж юм бол та надад хэрэглэх заавараа өгөх нь шүү дээ. За энэ хүн бол яг ийм үед уурладаг. Тэгээ яаж хажууд хүнтэй хэлхийг би. Харин тийх ёстой байхгүй юу? Ийм үед уурладаг. Намайг уурлахаар тэгнэ, намайг уурлахаар тэгнэ, намайг уурлахаар тэгж болохгүй. Би баяртай үедээ байдаг. Эсвэл энийг л яг хоёр хос гэрлэхээс өмнө маш сайн ярилцах хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл асуудал бага болох байхгүй юу? Жишээ нь та уурлцлаа гэж үү. Би тэгвэл хэрэглэх заавар харах нь шүү дээ. Тэгэхээр энэ тоглоомгүйгээр үнэхээр өгөх хэрэгтэй. Яг л юм байх хэрэгтэй байхгүй юу? Ерөөсөө гэр бүлийн бичээд өгчих гэж үү? Тий, гэр бүлийн сэтгэл зүйч энэ л байдаг байхгүй юу? Ерөөсөө хосууд их яад юм амьдрж эхлэхээс өмнө хэрэглэх заавар те энэ үнийг хэрэглэх заавар. Энэ үнийг хэрэглэх заавар тийм биз дээ. Тэрийг л тодорхой болох хэрэгтэй. Жишээ нь би уурлахаараа яадаг ингэхтэр. Намайг уурлахаар тэгнэ зүгээр орхино. Тэ? Эсвэл би тэгээд өөрөө тайвширчдаг. Эсвэл намайг илнэ, би энэ тийм дуртай гэх тийм ээ. Өөрийгөө ойлгуулад өгч хэрэгтэй юм байна. Наадах жил хэлээд байгаа байхгүй юу? Эсвэл хоёр хүн яах вэ? Би үүнийг маш сайн ойлгуулад өгч. Гэхдээ ингэж байгаа. Ер нь гэр бүл салт тийм шүү дээ. 90% магадгүй түүнээс дээш нь зөвхөн би үүнийг ойлгоогүй байдаг. Уг нь бол яах вэ? Тэр хоёр хүн таарсан хүн байдаг байхгүй юу? Таарч чадах хүн. Даанч ойлголцоогүй. Тэгэл энд нэгийг суулгаад хооронд нь яриулаад нэг 2-3 цаг яриулахад тэгэл би энийг яах вэ? Хүлээж авч байгаа шүү дээ. Гэхдээ их турагш. Яг хоёр хүнээс хамаарахгүй гадны гэр бүлийнхэн тойрсон хүмүүсээ оролцоод бас жахан тийм асуудал үүсдэг тийм. Тэр бол маш их засгарахгүй юу? Яах вэ? Засгарахтай шүү дээ. Яагаад гэвэл яах вэ? Танд бас хэрэглэх заавар байна. Надад бас хэрэглэх заавар байна гэсэн шүү дээ. Тэр хоёр хүнээс шалтгаалхгүй. Байж. Ийм байгаа шүү дээ тийм. Би 18 нас хүрээл яах вэ? Гэрийнхаа хүмүүсүүдийг яах вэ? Үгийг сонсохгүй гэж бол. Ер нь бол 18 нас биш л те. Нэг ойролцоогоор 12 насаас хойш яах вэ? Хүүхэд бидний үгийг авдаггүй. Энийг даанч бид нар ойлгодог байхгүй. Ерөөсөө ойлгодог. Хүүхдийн хүмүүжил дээр ярих юм бол бид нар бол одоо орчин үед ч те. Аль болох хүүхдтэй саад болохгүй л байх хэрэгтэй. Саад болохгүй хаа. Яг зөв. Тэгвэл хүүхдүүд зөв хүмүүжнэ. Аль болох саад болохгүй. Маш олон зүйл байгаа. Нэгдүгээр 90 зүйл өөр. Одоо бид нар чинь одоо технологи 90 зураг шүү дээ те. Хүн болгон яах вэ? Дээр үед бол одоо мэдээлэл авъя гэж байхгүй шүү дээ. Ааваас юм ээжээсээ эсвэл багшаасаа. Үнэндээ миний үед юу ч байхгүйсэн. За яг ном одоо мэдээлэл авъя те. Зүгээр л гар утсан шүү дээ. Өнөөдөр би гар утсад одоо дэлхийн нөгөөд үнцгтэр хоёр хүн юу хийж байгаа. Дэлхийг атгаж шүү дээ. Тийм. Энэ 90 үе чинь бүр их болно. Тэгэхээр яах вэ? Бидний одоо байгаа хамгийн ухаантай юм юу вэ?
Бидний толгой гар утсан. Бас эцүү болчиход байна шүү. Энэ болчиход байгаа. Яа, за. Тэгэхээр энийг ашиглах чи энийг ашиглаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол одоо энэ нэг тийм сонин эрүү үед бол хүүхдтэй бид нар бол аль болох саад болохгүй байх хэлж байгаа. Бид нар яаж хүмүүжүүлэх гэж мэдэхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр ерөөсөө амьдралд нь оролцох хэрэггүй гэж юу? 18-аас дээш бол ер нь тий. Ер нь 12-аас дээш. 13-аас. Би өнөөдөр манайх 3 хүүхдтэй л дээ. Би ерөөсөө тийм аль нь л оролцох дурггүй. Тэгэхээр бас эцэг эхчүүд маань санаа зовж магадгүй. 12-оос дээш насны хүүхдүүдийн амьдралд оролцохгүй гэхлээр тэд нар дураараа ямар шийдвэр гаргахгүй тий. Хараа амьдралд оролцохгүй гэдэг чинь бас зүгээр ойлгох хэрэгтэй. Баян өглөхгүй л гэдгийг хэлж байгаа байхгүй би. Тэрнээс зарим шийдвэр дээр би хэлнэ шүү дээ тий. Бид нар тэгж болохгүй, ингэж болохгүй, ингэж болно гэдгээ бид нар хэлнэ. Гэхдээ баян л оролцоод димэл гэж хэлэх гээд. Ер нь бол эргээд зөвхөн хос руугаа оръё. Тэр том болцсон өрөөхөд гаргацсан хосууд маань байж итэл тэр хоёроос үл хамаар ойлголцохгүй л одоо ямар. Яг зөв. Тэд нар чи хүүхдүүд байсан бас. Тийм үү? Тэ хүүхдүүд байсан. Тэд нар хүүхдүүд байхдаа аав ээжигээ харсан уу? Харсан. Яг зөв. Энэ их чухал байдаг байхгүй. Энэ их чухал байдаг байх. Ягаад одоо залуучууд одоо гэр бүлийн асуудал дээр алдаа гаргаад байна шүү дээ. Тэд нар чинь өмнө хүүхдүүд байсан. Аав ээж хоёроо ямар байгааг харж ирсэн. Тийм үү? Зөв биз? Аав ээжээ хэрэлдэж байгааг харсан, эсвэл сайхан амьдарч байгааг харсан. Тэр нь одоо нөгөө битээр тав битээр ярьсан нөгөө далд ухамсар дээр тэр жигээр байж байгаа байхгүй юу? Тэгэл тэрийг яг одоо илэрхийл. Тэгэхээр яг энэ дээр бол нэг зүйл байдгийг. Одоо бүтэн гэргэлүүлж байна шүү дээ. Бүтэн гэрвэлд өссөн хүмүүсүүд ер нь их хвчлэх тайван. Ер нь их тайван. Одоо ингээд надад хүмүүсүүд зөвлөгөө авч их ирж шүү дээ. Тэр хүмүүсүүдийг асуухад ерөөсөө миний эхний 2 3 асуулт ирдэн шүү дээ. Хинтээ өссөн аав ээж бүтэн үү гэж ихэд ерөөсөө л яг л хэлнэ. Энэ дээр л бүх зүйл ер нь баг ихэнх нь ер нь тод болдог байхгүй юу? Тийм. Гэхдээ бүтэн гэр бүл өссөн ч гэсэн өөрөө ингээд бас 3 4 удаа амьдрал салж нэл нийлсэн бас байна тийм ээ. Яг зүгээр жижиг тийм цөөхөн тохиолдлууд бол зөндөл дээ. Та бид дээр ерөнхийд нь ярьж байгаа болохоор бас тийм байгаа. Гэтэ гэр бүлд одоо яг ийм асуудал тулгуурлуу ямар байх хэвээр вэ гэл те. Төвчээр гэж нэг үг байгаа. Тэр чухал. Яг л иймээ мартдаг байхгүй. Хоёр гэр бүл ингээд сайхан байна вэ? Гараа эхэлж гинөө. Маш сайхан. Тэр үедээ бүх юм шинэх юм гоё. Тэр үедээ хоёулаа гараа эхлэх байхгүй. За хоёулаа хамтдаа явна шүү. Юу ч болж байсан яах вэ? Хоёулаа яг хамтдаа явна шүү. Яг андууд шиг. Хоёулаа мөрөд төсөлцөд явна шүү хоёулаа. Энийг л хийх хэрэгтэй байхгүй. Тэ? Яг л энийг мартаад шүү дээ. Цаг хугацаанд. Тэ? За хоёулаа чи намайг твчин, би чамайг твчин. Энийг мартаад байдаг байхгүй хүмүүсүүд чинь. Хоёулаа яг хамтдаа цугтаа яах вэ? Энэ он жилүүд хамт явна шүү. Юу ч болж хоёулаа тийсэн шүү, твчин шүү. Надаас чамаас яах вэ? Твчээр гаргана шүү. Хоёулаа ерөөс нь андууд шүү. Найзууд шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ маш гоё үг байхгүй. Тэгэхгүй бол зүгээр л одоо юу гэдэг нэг хоёр эсрэг хүүс биений сонирхсан дэр байна шүү дээ тий. Тэгээд хайр дурлал гэдэг чинь тэр чигээр ховс. Ховсоо. Ерөөс хамгийн хүчтэй ховс. Хүний ховстод дурлуулна гэж байна. Би тэрэндээ байсан. Ийм байхгүй юу? За би одоо нэг ийм эмхтэй хүнд дурлцъя гэж бод. 2-3 жил гартал миний ховс гарахгүй шүү дээ. Тэрийг хамгийн сайхан л гэж бодно. Дурлсан хүний нүд сохроо гэж. Яг наадахсан байхгүй. Мөн. Яг наадахсан байхгүй. Ерөөсөө л ховсын ийм одоо юу хайр дурлалын ийм хүчтэй ховс байна. Наадах одоо ер нь л хүчтэй ховс та. 2-3 жил болтол яхаа. Нөгөөдгөө өстө сайн л гэдэг. Йоо өстө ээж аавынхаа үгэнд орохгүй энэ мэл гэдэг шүү дээ. Тэгээд юм болгон цаг хугацаад шүү дээ. 2-3 жилийн дараа ер нь хайр дурлалын дээр нэг одоо юу гэдэг гал асж байгаа гал жаахан намтдаг байхгүй юу? Тэгэхээр чин одоо би юунэ мэдчихэж шүү дээ. Энд чинь юм билээ. Би өнөөдөр хинтээ байгаад байна гэх тийм ээ. Одоо нэг тим дээр ирнэ шүү дээ. Нэг ухаарлын үе нь. Тэн дээр ирэхээр л ерөөсөө л ингээд хэрэлдээд. Энэ бол 3 жилд байна. Дараа нь 5 юм уу 6 дахь жил дээр байдаг. Яг ингээд гэр бүлийн хэдэн жил байгаа байхгүй юу? 3 том үе байна. Эхнийх нь 2-3 жилд байна. Энэ яалтчгүй хайр дурлалтай холбоотой. Нөгөө нэг юм жаах ингээл ирэхээр одоо яахаа. Нэг нүтэн нэгдэж хэлж байна тийм үү? Хэлж байна тий. Дараа нэг 5-6 жилийн хугацаанд байдгийг. Тэгэхээр яг нөгөө хоёр биеийн чинь хоорондоо тасах гээд шүү дээ. Тасна гэж байна. Яг л нэг хайр дурлалын ховсон дуусчлаа шүү дээ. Тэгэхээр ч одоо яах хэвээр. Нөгөө нэг андаа хоёлоо цуг явах хэвээр шүү гэ тий. Одоо энэс шашлал хоёлоо цуг биений твчиж шүү гэ. Тэр нь байгаа үстэй. Тий тэр нь байхаар чи яах вэ? Тэр үедээ бас яа. Тэгээд энэ бол 6 дахь жилдээ гэж бод. Дараа нь дахиад нэг үе байдгийн байна бас. Одоо юу гэдэг нэг 9 ч юм 10 жилд ч юм уу бас нэг ингээд хөл алдаж байна. Тэр үе болохоор нэг хүүхд мөхтөн том болчихсон, асуудал нь өөр болцсон,
амьдрал нь яг гоо тэгшэрч гисэн өөр асуудал гарч ич шүү дээ. Бүр өөр асуудал наадах юм бол ерөөсөө маш том цар хүрээтэй. Тийм, тэн дээр бол бүр том асуудал. Бүр тэнд асуудал хичнээн их гарна бүр шийдэхэд маш их төвөгтэй. Яг бол тэд нар чинь бүх юм үзсэн байгаа шүү дээ. Амьдрал нь докторжоод ирчихсэн тийм ээ. Одоо эхлээд бол гэр орноо 2 3 жилдээ гэр орноо одоо бүтээх гэж нилээх явна шүү дээ. Дараа нь бие биентэйгээ яах вэ? Тасалцах гэж явна. Дараа нь бол яах вэ? Өөр асуудал. Энэ асуудлууд чинь бүгдээрээ шийдэгчихсэн. За тэр үеийг давчхууд зэгээд болчих واخа. За тэгээ ер нь болчихно ер нь харж байхад хүмүүсүүдийг харж байхад бас өөрийгөө ч харж байхад бас тэгээ сэтгэл зүйч бол ганц ингээд тийш хараад ахгүй л да. Ер нь бол дандаа л өөрийгөө харж те бас би яаж вэ? Би энэ дээр ингэж байсан ингээд ер нь тийм заавал байх хэрэгтэй. Тэгэхгүй би одоо жишээ нь би гэр бүл дээр өөрөө алдаагүй гэж би одоо танд юу хэлэх юм бэ? Тэр миний танд хэлж байгаа зөвлөгөө чинь худлаа болно шүү дээ. Хоосон. Тэр чинь тулгуур байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь бас нэг туршлагатай байх хэрэгтэй. Электр багш маань сэтгэл зүгөөр судлаад тэр удаж байгаа юм. Ер нь бол яг би яг дээд сургууль төгсөөд 20 21 жил болж байна. Тэрнээс өмнө эхэлсэн байсан л дээ. Тэрнээс өмнө нэг жинхэнэ одоо сонирхдаг те ном уншаад ямар гоё юм бэ гэдэл одоо юу гэдэг нь ерөөсөл тийм парапсихолог гэж яддаг байхгүй юу? Нэг чинад сэтгэл зүйгээд далд ухамсаар зүм биелэг, шашин шүтлэг гэл янз янзын тийм чухал нууцлаг юмнуудыг судалж яадаг нэг сэтгэл зүй яддаг байхгүй юу? Одоо монголоор чинад сэтгэл зүй гэж нэрлэдэг юм. Тэрлүү их анхаардаг байсан. Тэгэхээр амьдралынхаа 20 хэдэн жилийн сэтгэл зүг судлахад тийм ээ. Маш том цар хүрээтэй шүү дээ. Бүхэл асуудал орно. Зориулсан байх нь шүү Тий, дээ. зориулж байна. Тий. Шөөж зориулна. Манай Монголын нийгэмдэр бол одоо маш хэрэгтэй байгаа шүү дээ. Сэтгэл зүйч гэдэг бол тийм ээ. Өмнө хэрэггүйсэн шүү сонь бод. Ганданд очиод даргалцдаг байсан. Манай сэтгэл зүг. Тий, манай сэтгэл зүгээр нь гандан л хөрхөө дааж исэн шүү дээ. Тэгэхээр хүн гэдэг амьт ер нь өөрийнхөө дотгошоо их өнгөйдөг болцсон болов уу гэж би бодож байна. Тий, одоо өнгөхгүй болохгүй юм л те. Ягаад гэвэл би ингээд үргэлж ингээд гацаа хараад штэ. Энэ бол алдаа байна. Одоо би дотгошоо харна штэ энэ сая те. Би ингээд дотгошоо харахад л яхаа өөртөөгөө бай. Тэгээд зарим нэг одоо чухал зүйлүүд байна. Жишээ нь ганцаард сурах гэдэг. Ганцаард л гэдэг байна штэ. Тэ одоо энийг би яг 90-ад онд анх судалж ирсэн байхгүй оошоо гэд багшийн номон дээрээс уншиж ирсэн байхгүй. Ганцаард л гэдэг чинь хүнд чухал хэрэгтэй гэл. Тэр үе залуу байсан болохоор яхаа бас л эсэргүүцгийг оролдож ирсэн. Гэтэ судалсан л та. Одоо бодож байхад бол ер нь ганцаард чаддаг хүн олон нийттэй хамт байж чаддаг юм байна гэдгийг л ойлгож байна. Олон нийттэй хамт байдаг чаддаг зарим хүмүүсүүд ганцаардаж огч чаддаггүй байна. Сонирм байгааз? Тэг аль-алийг л чадах хэрэгтэй байхгүй бид нар чинь. Ганцаардаж чаддаг, нэгэсэнд ганцаардаж чадах биш. Ганцаараа байж чаддаг. Өөрийнхөө хүүнтэй. Тэ? Тэгээд олон нийттэй бас яах вэ? Байж чаддаг байна. Гэтэл өнөөдөр яах вэ? Хүмүүсүүд олон нийттэй байж чадаад байна. Нэг жоохон л ганцаараа байхтай яах вэ? Алдаа гарч ирсэн. Сая одоо энэ COVID-19-ийн энэ хэмжээнд чинь дэлхийн нийтээр л алдаа гарлаа шүү дээ. Тэгэхээр энэ сэтгэл зүйн цар хүрээ гэдэг бол ерөөсө яриад баршгүй нэ тийм ээ. Та бид хоёрын энэ цөөхөн минутанд бол ерөөсө үнэхээр амжихгүй. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч хөрөлцсөн цаг зав гарган манай үзэгчдэд ийм сайхан сэтгэл зүйн зөвлөгөө өгснөд маш их баярлалаа инхтер багшаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчтэй. Та бүхэндээ бид цувралаар сэтгэл зүйч мөн ховсоор эмчилэгч инхтер багшийнхаа ярилцлага зөвлөгөөнүүдийг хүргэх болно. Бидэнтэй хамт байсан. Баярлалаа.